Ховд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар өнгөрсөн 2020 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан үр дүн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Тус зөвлөл нь өнгөрсөн онд гэмт хэрэг зөрчилтийг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр болцолт уралдаан, нэгдсэн хэсэгчилсэн сурталчилгааны соён гэгэрүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулжээ. Улмаар салбар зөвлөлийн гишүүн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж сургууль цэцэрлэг зэрэг нийт 700 байгууллагыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, архитан согтуурхтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халташгүй байдлын эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлд давхурдсан тоогоор 378 арга хэмжээнд 30 мянган орчим иргэнийг хамруулж 40 мянган ширхэг гарын авлах санамж сэрэмжлүүлэг олон ажиллажээ. Мөн сум болон албан байгууллагуудын дунд болцолт уралдаан зохион байгуулах замаар камерчилж, олон нийтийн байцаагчийг сум бүрт ажилуулан зөрчил үйлдэж болзошгүй цэгийг байнгын хяналтад авч хүн хүчийг хуваарласнаар 2020 онд 394 гэмт хэрэг бүртгэгдсэн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 18.1% буурсан зэрэг нэлээд эерэг үр дүн бүхий онцлог ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн байна. За 2020 онд бид бүхэн нэлээд олон төрлийн ажлыг хийхээр төлөвлөгөө маань амжилттай биелэж, за бид бүхний хамтын ажиллагааны үр дүнд Ховд аймагт гэмт хэрэг зөрчил 18.1% буурсан байгаа. За энд тодорхой олон шалтгаанууд бол байгаа. Мэдээж энэ ковидын нөхцөл байдлын үед хөл өрөө гарсан янз бүрийн зүйлүүд байгаа ч гэсэн бид бүхний ажлын уялдаа холбоо бас нэлээ бас сайжирсан гэж ингэж үнэлж дүгнэж болно. Хэд хэдэн зүйлийг ялангуяа энэ ард иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нэлээд үе шаттай хийсэн. Прокурорын газартайгаа бид бүхэн хамтраад бүсчилсэн сургалт семинарыг зөвлөгөөнийг цуслангийн бүх бүс нутгуудаар явж хийлээ. За хүүхэд залуучуудаа соён гэгэрүүлэх чиглэлээр зөв төлөвшөлтөө иргэн байх чиглэлээр цагдаагийн газартайгаа хамтраад өсвөрийн сэргийлэгч, онцгой байдлын газартайгаа хамтраад өсвөрийн аврагч зэрэг үйл ажиллагааг бид бүхэн хамтдаа зохион байгуулж амжилттай хэрэгжүүлж байна. Аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2021 онд 8 бүлэгт 30 гаруй ажлын заалттай ажлуудыг тусгай хуурийн дагуу хийж гүйцэтгэхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. За гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд 2 дид зөвлөл ажилладаг. За малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл, нэг нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл. За мэдээ тодорхой төрлүүдийн гэмт хэрэгүүд бол буурахгүй байна. Жишээлбэл хүрээлэн буй орчны эсрэг хэргийн гаралт бас буурахгүй ийм нөхцөл байдалтай байна. Тийм учраас бид бүхэн малын хулгайтай тэмцэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, архитан согтуурх үйл ажиллагаатай тэмцэх энэ чиглэлийн ажлыг дээрээс нь энэ ковидын нөхцөл байдалд бас ажлаа уялдуулж энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч иргэдээ соён гэгэрүүлэх ажлыг нэлээд төлхөө хийнэ. За ер нь манай иргэдээс ирж байгаа нэг гол ажил бол энэ архитан согтуурхтай тэмцэх үйл ажиллагааг нэлээд бас сайжруулах ёстой гэж ингэж дүгнэж байгаа. Тийм учраас бид бүхэн энэ 2021 оны архитан согтуурхтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ийм жил болгон зарлахаар өнөөдөр 21 оныхоо төлөвлөгөөг хийлцэж байна. За 8 бүлэгтэй ийм төлөвлөгөө байна. За 8 бүлэгтэй 30 гаруй заалттай ийм төлөвлөгөө бид бүхэн 21 онд хийж хэрэгжүүлнэ. Салбар зөвлөлийн хувьд цаашид гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын эерэг үзүүлэлтийг баттган нэмэгдүүлэх, иргэдийг соён гэгэрүүлэх нөлөөллийн ажилтгуулгүй анхаарч ажиллах юм. 2021 оны төлөвлөгөөнд тусгагдах 8 бүлэг 30 гаруй ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд нийтдээ 60 гаруй сая төгрөгийн санхүүжилт тусгажээ.